Сонсогч та бүхэнд орой мэндийг хүргэе. Бодлого тодорхойлогчид, мэрэгжлийн шинжээчид, экспертүүд хамтран хөгжлийн чиг баримжаатай шийдвэр гаргалтуудыг хэлэлцэж, шийдэлд хөтлөх анализ хөтөлбөр танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бид сэтгүүл зүүн органик хамтрлын хүрээнд Монголын эвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий 7 медиатай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид та бүхэнд зочдын агуулга, мэрэгжлийн байр суурийг өргөн хүрээнд хүртээмжтэй хүргэхээр зорж ажиллаж байгаа лээ. Ингээд хөтөлбөрийн өнөөдрийн дугаарын зочдыг та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр бид Евразийн эдийн засгийн хэлэлцээр болон татвар бизнесийн орчин, тамхины тухай хууль гэх мэтчлэн цаг үеийн шин чанартай асуудлуудын талаар ярилцах болно. Бидэнтэй хамт Монгол Улсын хурлын гишүүн Номин Чимэг, за мөн Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн багш профессор доктор Отгон сайхан нар хүрэлцэн ирээд байна. Их баярлалаа та бүхэнд цаг гарган хүрэлцэн ирсэнд. Их баярлалаа. Тэгэхээр хаврын чуулган бол маш их өрнөн болж байна. Маш хурдтай томоохон шийдвэр гаргалтуудыг хийж байна. Бас хүлээгдэж байгаа том шийдвэр гаргалтууд байна. Энд бол татвар, нийгмийн даатгалын орчин гэх мэтчлэн. За цаг үеийн асуудлаас ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт болсон процессыг бас ингээд ажиглахад улсын хурал дээр засгийн газрын зүгээс одоо мэдээлэл хэлээ шүү дээ. Тэр үүнтэй зэрэгцээд бас хаврын чуулган эхлэхэд ч танилцуулж ирсэн энэ Монгол улсын иргэний эрхийг хамгаалах одоо хууль тогтоохын засаглалыг баталгаажуулах үүднээс энэ тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай улсын хурлын бас хуулийн төслийг Тэмүүжин гишүүн болон бусад гишүүдийн хамт өргөн барьсан. Тэгэхээр энэ засаглалыг цаашдаа бэхжүүлэхэд хувьд маш олон шийдвэр гаргалтууд дээр өшөө энэ гормыг яаж сайжруулах хэрэгтэй байгаа вэ? Та үүн дээр ер нь ямар саналтай байгаа вэ гэдгээс бас ярилцлага эхлэе. За. Яг энэ бас манай төрийн байгуулалтын байнгын орооны миний харьяалал гэдэг байнгын ороонд орж ирсэн асуудал байгаа. Энэ тусгай хяналтын дэд хороог хууль зүйн байнгын орооны харьяа болгож за энэ аюулгүй байдалтай холбоотой юмыг энэ аюулгүй байдал дээрээ байя. Одоо тагнуул, цагдаа гэд олон одоо төвшөнд бид нар гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм хийдэг. Тэгээ тэрийгээ сайн хянаж чадахгүй байгаа болохоор энийгээ байнгын ороон дээр хяналтын механизм илүү оновчтой чиг үүрэгтэй болгоё гэсэн концепцээр бол Тэмүүжин гишүүн өргөн барьсан. Яг энэс өмнө ч гэсэн бид нар бас санал солилцож хамтдаа бас эрүүдэн шүүхийн эсрэг энэ гүйцэтгэх ажиллагааг яаж өнөвчтэй болох дээр ажлын хэсэгт хамт ажиллаж байгаа гишүүний хувьд бол концепцийг нь мэдж байгаа. Зөвхөн энэ дээр бол яг төрийн байгуулалтын байнгын ороон дээр хойшлуулах санал тавьсан үндсэл нь энэ хоёр гишүүний хувьд яг энэ хяналтыг яаж хийх тусгай журмаа бид нар бас ингээд хийж байгаамаа. Энэ тусгай журмаар бид нар бол яг чиг үүрэг оновчтой болох юмнуудыг бол бас хийх боломжтой байгаа. Яг гэвэл өдний хүртэл тусгай хяналтын одоо тэр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр байдаг хяналтыг төсөв баталдаг нэг чиг үүрэгтэй хаалттай хүрээнд одоо нэг 4-5 гишүүн байдаг. Тэгээ яг тэрийг хяналтаа хийж гэнэ үү гэдэг дээр яг үндэ болвол бас наривчилсан тоо дата одоо юу гэдэг үр дүнтэй ажилласан уу гэдэг юм байхгүй байгаа юм билэ. Тэгэхээр их хоёр гишүүн болохоор энийг бас илүү нэг журмынх нь хүрээнд бид нар харж байгаа юм байгаа учраас энтэй зэрэгцүүлээд бид нар ярих зүйтэй гэсэн санал гаргаад хойшлуулсан. Гэтэ энэ нэгэнтээ улсын хуралд ороод ирсэн, тов дараалд ороод ирсэн асуудал байгаа учраас удахгүй бас төрийн байгуулалтын байнгын ороогоор хилцээд явах. Ер нь яг зарчмын хүрээндээ бид нар энийг авч үзэх юм бол улсын хурал хяналтаа хийхдээ яг чиг үүргээ үнэхээр яг энийхээ дагуу хийж гэнэ үү, эргэх холбоотой байнгын ороон дээр тэгвэл хяналтаа хийлээ асуудал нь энд байна. Тэгвэл хууль эрх зүйн орчныг хууль тогтоох чиг үүргийн хооронд ингэж хий гэдэг энэ нэг цикл болох юм нь бол жоох алдагдчихад байгаа гэдэгтээ би бол санал нэг байгаа. Тэгэхээр яг л энэ хууль зүйн байнгын ороон дээр цагдаа гүйцэтгэх ажлын асуудлаа хараад энэ дээр асуудал байх юм бол энийг эргээд хууль зүйн байнгын ороороо хууль тогтоомжийн хүрээнд яаж шинжилгээ өгсөн энийг зөв цикл рүү оруулах нь бас зүйтэй л гэж байр суурь байгаа. Евразийн эдийн засгийн одоо эдийн засгийн чөлөө судалгааны хэлэлцээр явагдаж байгаа шүү дээ. Энэ дээр бас байнгын ороонууд дээр болсон процессыг ажиглахад мэдээлэл бас бага байна. Тэгээд засгийн газраас оруулж ирж байгаа төслүүдээ урт хугацаанд биш одоо богино хугацаанд танилцуулж энэ судалгаатай үндэслэлтэй бас одоо танилцах боломж олохгүй байна гэсэн үндслээр бас 1-2 байнгын ороо хуралдаа нь хойшилж исэн шүү дээ. Тэгэхээр би яг энэ эдийн засгийн хэлэлцээр чөлөө судалгааны хэлэлцээрийг ярилцахаас өмнө Номин Чимэг гишүүнээс дахиад нэг асууя гэж бодож байна. Ерөнхий сайд улсын хуралд одоо танилцуулах биш буцаад асуудах төвшний ийм нэг зохион байгуулалтын асуудлага төвшний одоо ийм зохион байгуулалтанд орж иж энэ хууль тогтоох байгууллага улсын хурал нь өөрөө дээд одоо хяналтын тогтолцоо хууль тогтоох тогтолцоо болох юм биш үү гэсэн ийм байр суурьыг илэрхийлээд байгаа. Та юу гэж бодож байна? Энэ сонгодог парламентын зарчим руугаа орох юм бол тэр нь зөв. Одоо ард иргэдээс болон парламент тэдний төлөөлсөн парламент юу чухал вэ гэдгээ тодорхойлоо цаг үеийн шинжтэй энэ асуудлаараа ерөнхий сайдаас мэдээлэл авдаг бол одоо бидний нөгөө сонгодог парламент гэж ярьдаг Вестминстер стилийн парламентод бол энэ зарчим үйлчилдэг. Тэгээ энэ ч талаасаа ерөнхий сайд маань нэг талдаа гараад яг одоо харьяалах сайдуудтайгаа хамт кабинеттайгаа хамт нөгөө талаас нь за парламентын гишүүд бол
асуудаг. Тэгээ энийхээ одоо мэтгэлцээний жармаар явдаг. Манай дээр ч одоо нэг мэтгэлцээ гэхээсээ илүүтэйгээр нэг асуулт хариулт гээд нэг минутанд баригдсан болохоор яг үннийг хэлэхэд яг үндслэл суурьтай юмнууд яригдж гэнэ үү гэдэг дээр бас тгийн хөлөө харахаар нэг жоохон өрөөсгөл юм байх шиг байна. Нөгөө талаараа яг сонгодог парламент руугаа нэгэнт явъя гэдэг энэ санаачлаг гарч байгаа бол бид бас одоогийн нөхцөл байдлаа нэг дүгнэх ёстой гэж харж байгаа. Би өөрөө хуульчгүй, өөрөө би улсын хурлын тамгын газар бас ажиллаж исэн. За тэгээд нэг гараараа сонгодог парламент ярингуудаа нөгөө гараараа одоо засагт хамтарсан байгаа намууд маань өөрсдөө цөөнх гээд зөвхөн ерөнхий сайдаас цөөнх асуулт асууна гэдэг нэг юм дэгтэй болчиход байгаа. Тэгээ энэ бол бид нар сонгодог утгаар нь үзэх юм бол энэ бол одоо сонгодог утгаараа арчсан нам хүн нам маань цөөнх биш засагт хамтарж байгаа их баригчд болчиход байгаа. Тэгтэл хуулийн хийдэл дээр тулгуурлаад өөрсдөө арчсан намын одоо парламент дахь бүлэг бол өөрсдөө цөөнх гэждэг. Тэгээ ерөнхий сайдаас үнэхээр энэ тулгымцсан асуудлаа миний хувьчсан Монгол Ардын намаас сонгогдсон гişүү. Гэтэ иргэдийн дуу хоолойг яаж байгаа юм бэ гэдэг асуумаар байдаг боловч юм дэгдээ одоо юу байгаа те хязгаарлагдаад бид нар асуух боломжгүй. Яг энэ хуулийн хийдэл дээр одоо үүссэн байгаа цөөнх гэдэг бүлэглэлт одоо те орцсон байгаа энэ арчсан нам хүн нам бусад намууд нь асуугаад байдаг. Энэ өөрөө жоохон гажуудсан систем гэж үзэж байгаа. Тэгэхээр нийгэмд хэрвээ ингээд санаачлаг гараа сонгодог парламентын чиглэл рүү нь явуулъя гэх юм бол яг энэ олхон ч гэсэн ард түмний элч төлөөлөгчийн үед бид нар ч гэсэн асуух эрхтэйгээр те ингэж байхгүй бол энэ одоогийн бол бодит байдал тэгээ хууль дээр гарч байгаа хийдэл дээр тулгуурсан цөөнх гэдэг юм дээрээ тулгуурсан асуулт хариулт явахаар яг үнэндээ одоо олон нийтэд бүх талаас нь харсан мэдээлэл олждохгүй байнга нэг юм асуулт хариулт эсвэл нэг шүүмжийн шин чанартай эсвэл одоо зөвхөн одоо нэг өнгөцгөн байдлаар харсан юмнууд бас нэлээд яваад яг улс сууртайгаар бас нэг мэтгэлцдэг энэ зарчим маань парламент дээр бас цаашдаа орж ирэх ёстой гэсэн нэг тийм байр суурьтай. Их баярлалаа. Тэгэхээр Евразийн чөлөөт худалдааны хилцээр дээр судалгаа хийлээ шүү дээ. Тэгэхээр Хатган цагаан багш бид Монгол Улсын их сургуулийн дэргэдэх бодлогын судалгааны лабораторийн бас судлаачийн хувьар бас урьсан байгаа. Тэгэхээр энэ судалгаа бол олон нийтэд маш их танилцуулсан. Гэхдээ Байнгын орооны хуралдаанууд дээр бол энэ судалгаа өөрөө 375 нэр төрлийг одоо ярьж ах үед бол хийгдсэн. 360-д болоод богиносгос одоо багасгсан тохиолдлыг бас өвчтөе дүгнэлт бас байж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр та үүн дээр бас судалгааны нарийн одоо тоонууд те магадгүй ингээ 370-аас 60 руу буулаа гэж бодоход дотоодын нийт бүтээгдэхүүн 370 дээрээ нэг 6.1%-аар буурах юм эрсдэлтэйсэн шүү дээ. Тэгэхээр энэ нэг одоо те зөрүүг та бас нэг тайлбарлаж өгөөч. За Евразийн эдийн засгийн холбооны хувьд болохоор энэ маань ямар учиртай хэлцээр үг гэхээр тэр Орос, Казахстан, Беларусь, Киргиз, Армени гээд 5 орн юу байгуулсан байгаа. Одоо гайлын холбоо байгуулсан тийм ээ. Тэгэхээр бид нар бол одоо Японтой хоёр талтаар юм хэлцээр байгуулжсан. Одоо бол бид нар 5 оронтой энэ чөлөөт худалдааны хэлцээрийг байгуулах асуудал ярьж байна. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ 5 орн маань нийлээд одоо гайлын холбоонд орсон. Тэгэхээр хоорондоо бол гайлын татвар байхгүй. 3 дахь орнуудтай болохоор одоо гадаад худалдааныхаа бодлого тэр дундаа гайлын бодлогоо бол нэгтгэжчихсэн. Тэгэхээр энэ 5 орны одоо аль нь таньж бид нар хэлцээр хийсэн яг юу бараагаа нийлүүлсэн яг нэг татвартай тэр улс орнууд маань тий ийм нөхцөл байдалтай одоо хэлцээрийн тэгэхээр бидний өмнө хийжсэн хэлцээрээс бас нэлээд онцлог. За дээр нь болохоор Евразийн эдийн засгийн холбоотой хийх гэж байгаа хэлцээр маань болохоор төр хугацааны хэлцээр. За тэгэхээр энэ төр хугацааны хэлцээр гэдэг маань бол бид нар эхний ээлжинд одоо тохирсон хоёр талаас тохирсон тэр тодорхой тооны бараа бүтээгдэхүүний зөвхөн одоо гайлын тарифыг тэглэх тийм ээ. За зарим нэг талаар одоо тэр тоо хэмжээний хязгаарлалтайгаа бараа бүтээгдэхүүнийг одоо цуслах тийм ээ. Ийм нөхцөл байдлын талаар хэлцээр хийж байгаа. За цаашдаа бол магадгүй энэ хэлцээрийг одоо энэ хэлцээрд яаж тусгаснаас шалтгаалаад одоо байнгын ийм хэлцээр болох ийм бол боломжтой. Монгол улсаас Евразийн эдийн засгийн холбоо руу одоогийн байдлаар экспортлж байгаа бараа бүтээгдэхүүнийг нэг аваад үзэх юм бол нэг 110 сая орчим долларын бараа бүтээгдэхүүн 5 орн руу бид нар экспортлж байна гэсэн үг. За тэгээ энэ маань болохоор одоо Монгол улсын нийт экспортод одоо баг нэг хүрэхгүй шахуу тийм хувийг эзэлж байна. За тэгвэл импорт талдаа болохоор бид нар энэ Евразийн эдийн засгийн холбооны 5 орноос нэг 2.9 орчим тэрбумын импортыг хийгээд байна. За энэ маань болохоор Монгол улсын нийт импортод нэг 25-6% эзлээд байна тийм ээ.
За тэгээд мэдээж яг энийг ингээд аваад үзэхээр манай одоо худалдааны баланс баг 2.8 орчим тэрбумын алдагдaltaа яг одоогийн нөхцөл байдал нэг ийм л байдал ажиглагдаж байна. Тэгээд цаашдаа бид нар одоо одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх үү, бидний экспортын барааны бүтцэд өөрчлөлт орох уу, импортын барааны бүтцэд өөрчлөлт орох уу гэдэг ийм нөхцөл байдал гарч ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар үндсэндээ одоо яг энэ 375 бараа бүтээгдэхүүнийг одоо Оросын холбооны улс болон бусад одоо Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлоход ямар одоо өөрчлөлт орох юм бэ гэдгийг ерөнхий дүр зургаар нь харахаар юу нь бол нэмэгдэхээр 3.8 орчим хувиар нэмэгдэхээр тэм дүр зураг гарсан. За тэгвэл яг энэ одоо 3.8-аар нэмэгдэхэд ямар бараа бүтээгдэхүүний экспорт гол төлөв одоо нөлөөлж гин үү гэдэг талаас нь судалж үзсэн байгаа. За ингээ аваад үзэхээр бид нарт хамгийн их одоо нэмэгдэх гэдэг юм уу да бараа бүтээгдэхүүн нь бол яалтчгүй махан бүтээгдэхүүн байсан. За энэ дотор бол адууны мах тий. За тэгэхээр адууны махны хувьд бол Евразийн эдийн засгийн холбооны гайлын тариф нэг 15 орчим хувьтай байгаа. За тэгэхээр энэ 15%-ийг одоо тэг болгосноор мэдээж одоо онлоорооч гэсэн экспорт нэмэгдэх нь бол ойлгомжтой. Нэг 1.7 орчим сая доллараар бол нэмэгдэхээр тэм дүр зураг харагдсан. Гэтэл ер нь альва энэ асуудлыг ингээд аваад үзэхэд бид нар энэ тарифын асуудлын чөлөөлөлүүд байна. Өөр бусад одоо тэр экспортод нөлөөлөх тэм хүчин зүйлсүүд байж идэг. За тухайлбал ямар нөлөөлөх хүчин зүйлсүүд байна вэ гэхээр хамгийн түрүү аваад үзэхээр яг тэр импортлагч орны зүгээс одоо тарифын бус өөр бас ямар шаардлагууд тавьж гинүү гэдэг нь одоо бас их сонин. За тэгэхээр адууны махны хувьд бол одоо Евразийн эдийн засгийн холбооны зүгээс нь 38 ийм шаардлагыг тавиад байна. За энэ 38 шаардлага дотроо 33 нь болохоор яг эрүүл ахуй хариуц эрхтэй холбоотой ийм шаардлагууд байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг Монгол улс одоо биелүүлж чадж гин үгүй юу гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт нь бид нар энэ одоо шаардлагыг биелүүлж байгаа гэдгээ бас нотлох хэрэгтэй болно. За тэгэхээр энийг нотлохын тулд бид нарын одоо тэр лабораторийн хүртээмж хангамж те за тэгээд энэ байнгын одоо байх тийм ийм нөхцөл байдал байж идэг. Тэгэхээр энийгээ бид нар хангаж чадж гин үгүй юу гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт нь болохоор ер нь ямар ч улс оронд ингээ худалдаагаа өргөжүүлэхэд хамгийн чухал нэг одоо үзэх шаардлагатай юм бол нөгөө тогтвортой нийлүүлэлт гэдэг шаардлагыг бол байнга тавьдаг. Гэтэл бид нар одоо адууныхаа махыг байнга энэ улсад ингээд тогтвортой маягаар нийлүүлээд чадахгүй юу гэдэг бас нэг ийм нөхцөл байдал байгаад байна. За нөгөө тээгүр нөгөө улсын маань хэрэглээний асуудал байдаг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд яг энэ махыг одоо хэрэглэх үү гэдэг асуудал тий. За дараагийн бас нэг асуудал нь бид нар энэ махаар энэ улсын зах зээл дээр ямар орнуудтай өрсөлдөх юм бэ гэдэг бас асуудал байгаа. Гэтэл магадгүй одоо тэр адууны махныхын зах зээл дээр мэдээж өөр бас Монголоос өөр улс орнууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар магадгүй одоо хэдийгээр гайлын татвар нь хിവэрэ байгаа ч гэлээ гэсэн одоо энэ 15% нь хിവэрэ байгаа ч гэсэн энэ чанарын шаардлагаараа энэ тарифын бус шаардлага хангачаад ах юм бол магадгүй тэд нар илүү нэвтрэх боломжтой гэсэн үг тий. Тэгээ бас энэ дээр бид нар судалж үзсэн л дээ. Монгол улсын хувьд ингээд 1.7 сая доллараар адууны махны экспорт нэмэгдэнэ гэдэг чинь бусад одоо экспортлагч орнуудын одоо экспортноос хомигдана гэсэн үг шүү дээ тий. Тэгээ ямар улс орнуудын экспорт нь хомигдохоор байна уу гэсэн чинь Бразил, Аргентин тий гэх мэтчлэн эдгээр маань өөрөө нөгөө дэлхийн зах зээл дээр бас махны экспортоо гигант юм орнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр эднэртээ бид нар ерөнхийдөө бас өрсөлдөх юм хэрэг гарч байна гэсэн үг тий. Евразийн эдийн засгийн холбооны гайлын тарифыг хүмүүс амар өндөр гэж боддог. Гэтэл яг өндөр багтаа бол бага үйж идэг. Тэгэхээр саяны одоо энэ адууны махандаар жишээлбэл 15% мах консерв дээр бол 20% ч гэх юм уу тий. За нэхмэс үйлчилж бүтээгдэхүүн дээр ихэнх бараа бүтээгдэхүүн дээр бол 5% татвартай байдаг ч юм уу тий. Гэтэл манайхаас одоо экспортлж байгаа уул уурхаан бараа бүтээгдэхүүн дээр зарим дээр нь бол одоо 3%, тэг хувийн ч гэдэм үү татвартай ийм бараа бүтээгдэхүүнүүд байгаа. За түүнээс гадна бид нар гайлын тарифыг л одоо энэ хэлцээрээр чөлөөлөх асуудал ярьж байгаа хэдий боловч цаана нөгөө нэмэн өртгийн албан татвар гэдэг юм бол хിവэрэ үлдэж байгаа. За магадгүй онцгой албан татвар ч бас хിവэрэ үлдэж байгаа. За их баярлалаа та бүхэнд. Үзэгчдээ хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлье. За нийт 16 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаа авахад 6 нь импортынх байна. Үлцэн 10 нь бол төмс хүнсний ногоо голцоо байсан. За харин эдгээр импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан энэ цаг мөчид Евразийн эдийн засгийн холбоотой хэлцээр хийхээр яригдж байгаа асуудлын хүрээнд 375 нэр төрлийн бүтээгдэхүүн харилцан татварын хөнгөлөлт эдлэн гэсэн үг.
Нэг талдаа энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг. Импортын маш их дүнтэй тодорхой хүч нартай бараа бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдсанаар дотоодын үйлдвэрлэгчид үнэнд цогцох эрсдэл бодитоор үүсэт байгаа гэсэн үг ээ. Евразийн улсуудаас яг ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирнэ гэдэг маань нөгөө үйлдвэрлэгч нарт бол нэлээд том цохилт болохоор байгаа. Сул орхисон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гээд төр засаг ажиллаж гин гэж ойлгоод явж байсан дэмжиж гин гэд. Гэхдээ энэ хэлцээрүүдийг харахаар ер нь энэ үндэсний үйлдвэрлэл хэрэггүй юм байна. Бид тэдэд импортын айгүй гой том брэндүүд нь айгүй чөлөөтэй ороод ирэх ингээд бүр цэцгэлгээ гэж гаргаж байгаа бодлого шиг харагдаад байгаа байхгүй миний байр сууриас. Одоо л нэг бодлогоор бид нарыг дөрвтэй дэмжиж байна. Энэ дээр нь л нэг илүү чадхтай болоод ард түмэндээ одоо ингээд чанартай, сайн, илүү сайхан бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгчид маань одоо өргөн барьж хэрэгцээ шаардлага нь хангая гэдэг ийм урам зоригтой байгаа энэ үед одоо ийм эсрэг ийм шийдвэрүүд одоо гэрээ хэлцээрүүд ийм зүйл яригадаад байгаа нь өөрөө бол маш их ойлгомжгүй байдалд бол хүрэж байна нэгдүгээр. Уг нь дотооддоо хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэглээгээ бүрэн хангаж чадвал гадагш гарах валютын урсгалыг Монгол хүний цалин орлого болгох боломжтой. Гэтэл Евразийн хэлцээрийн хүрээнд татваргүй импортлох хүнсний жагсаалтад монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чаддаг зарим хүнс багтсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийлүүлж чадж байгаа удаа цементээр татвар чөлөөлөх ямар ч шаардлага байхгүй. Нийлүүлж чадахгүй байгаа тэр стандартын бүтээгдэхүүн дээр л татварын хөнгөл тодорхой хугацаанд байж байна. Энэ сургамжаа бид нар мартаад. Ерөнхийлөгчийнхүү хүнсний хувьсгал эхлүүлэхдээ зэрэгцээд гараанаас гарсан өөр нэг бодлого импортын барааны татвар тэглэх хилэлцээр. Төсвөөс үйлдвэрлэгчдэд 3% хүүтэй зээл олгож дотооддоо үйлдвэрлэх итгэлийг өгчээ. Зөрөөд дотоодын хүнсчдийн үндийжгүй бизнестэй өрсөлдөх хөл дээр бат зогссон импортын хүнс. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүнсний хувьсгал өргөнүүлээд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байдаг. Нөгөө талд нь жижиг дунд үйлдвэрлэл болоод дотоодын үйлдвэрлэлээ өвдөг шороодуулж болцсошгүй шийдвэр гарах гэж байгаа энэ асуудал нэг гараараа бүтээснээ нөгөө гараараа нурааж байгаагийн үлгэр гэж хэлж болохоор байна. Улаанбаатарын импортын татварыг тэглээд эсвэргээр гурилын үн нэмэгдсэн гашуун жишээг бид мартах учиргүй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодох болтугай. Анхаар дээрснийх баярлалаа. Яг энэ онцгой албан татвар дээр Номжмиг гишүүн маань бол байр суурь олгчтой илэрхийлж ирсэн те Байнгын орны хурлуудын үеэр ялангуяа энэ одоо Монгол Улсын ерөнхийлөгч маань эрүүл Монгол хүн хөдөлгөөн бас зарлчаад байгаа яг энэ үед онцгой албан татвар ногдуулдаг те хүн амын эрүүл мэндэд зөргөөр нөлөөлдөг энэ тамхин дээр бас ингээд галын татварыг бууруулаад бүр тэглээд ороод ирэхээр энэ ч бас өндөр галын тарифтай бүтээгдэхүүн шүү дээ. Инхээр бас үнийн мэдрэмж нь зах зээлд бас нэлээд нөлөөлөд тэгээд ингээд өргөн тархсан хэрэглээг дэмжинэ гэж та байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ би арай өмнө нь бас яригдаагүй сэдвээр асууя гэж бодож байна. Хэлцээрийн ингээд процессыг харахаар за 2 талаас эхний ээлжинд 375 эцлээ танилцууллаа, өнгөрсөн он танилцуулсан. За үүнийг дотоодод одоо импорт ихээр төрж орж ирж үндсийн үйлдвэрийг бууруулна одоо тогсооно тий маш их эрсдэлтэй гэдгийг бизнесийнхэн эсэргүүцээд эргэж харж өгөөч гэсэн. За тэгээ эргэж харах одоо ажлын сгүүд байгуулагдаад ингээ хэлцээр үргэлжилсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр 23 барааны одоо хасах саналыг одоо манай талаас тавьсан байсан шүү дээ. Үүнээс зүгээр хасах санал тавьсан. Өөрөөр хэлбэл тэнд хэлцээрийн ямар нэгэн одоо тактик ч юм уу те. За хасын эсвэл оронд нь нэмээч үт юм уу те. Ийм зүйл байхгүй хөндлөнгөөс ажиглахад ийм харагдаж байгаа. Тэгвэл нөгөө талаас болохоор за тэгвэл энэ хэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энийг нь хүлээн зөвшөөрье. Гэхдээ голд нь эндэнд квот тогтоож өгье. Нөгөө нэг өндөр галын татварыг нь за нэг 25 эсвэл нэг 15 бууруулъя ч гэдэг юм уу те. Ингээд тоглолтууд ингээд хийж өгöd байна л да. Энэ хэлцээр хийн гэдэг бол ямар ч бизнесийн байгууллага хоорондоо улс орон хоорондоо хийдэг зүйл шүү дээ. Тэр таны хувьд эрх зүйч хүний хувьд одоо яг энэ хэлцээрийг ер нь яаж явуулвал энэ ус гүрнүүдийн хооронд те ялангуяа ийм геополитикийн нөхцөл байдал тэ эрсдэлтэй байгаа улс орнуудад хийхэд ер нь оновчтой байх байсан бол одоо бидэнд ер нь боломж байгаа юу? Яг уу энэ хэлцээр нь бол нэг 2 жилийн өмнө эхэлсэн юм билээ. Тэгээ яг тухайн үед бол яаж эхлээд ямархуу нөхцөл байдлаас гараанаас гиснэг би бас мэдэхгүй байгаа. Энийг бас улсын хурлын гишүүд ер нь протоколыг авч үзье гэсэн хүсэлтүүдийг тавиад байгаа.
Зүгээр энэ асуудлыг хараад ялангуяа би нэг улсын хурал дээр байгуулагдсан тамхины ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд яг татврын тооцоол юмаа хийгээ явж чадал энэ дээр нь ороод ирэхээр ухаж жоохон нэг ингээд судлаад те асуудлыг гаргаж ирсэн. Ерөнхий түвшиндөө би процесс юу болсон, яамдууд ямар санал өгсөн, яагаад энэ асуудал хаягдсан гэдгийг бол бүх нэг холбогдох яамдуудаас одоо асуусан. Ерөөсөө уялдаа холбоотой ажиллаагүй, дээр нь энэ дээр нь уялдаа холбоотой ажиллахгүй байх тийм нөхцөл одоо нөлөө байсан болоудаа л гэсэн одоо дүгнэлтэнд хувь хүнийхээ хувьд хүрчээд байгаа. Тэгээ энийг хамгийн гол нь нөгөө ерөнхий байдлаар энэ хоёр ажлын хэсэг байгуулагдсан байлээ шүү дээ. Бараа бүтээгдэхүүний лист дээр бол хүн сүдэ аж ахуйн яам ажиллая гэдэг. Тэндээс хасах листэнд бол тамхиг оруулаагүй. Хүн сүдэ аж ахуйн яам маань өөрөө одоо импортын татвар манай тамхины зах зээл чи ерөөсөө импортоос шууд хараад импортлогч улс тий. Энэ дээр яг импортын тусгай олгодог яам, бодлого яам. Ерөнхий хилцээрээ бол базаж эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичиг энэ дарга бол толгоолно гэсэн. Тэгэхээр уялдаа холбоо эдрийг бол эдийн засгийн хөгжлийн яам бас харах хэрэгтэй байгаад байгаа. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамныхаас би асуулаа. За энэ нэлээд хэцүү хилцээр бид нар Японы туршлага байгаа тий. Ягаад ч юм тэнд ямар ч ашиггүй гэдгийг бид мэдсээр байгаад гүйж ороод тэгээ одоо нөхцөл байдал юу гэхээр нэг хуучин машин оруулж ирдэг. Батарейтай хортой тэр хогоо олвол одоо бид нар ямар ч хогныхоо төлбөрийг ч өглгүй оруулж ирээд одоо Монгол улс маань юм болж байна. Нөгөө талаараа Монголоос бүтээгдэхүүнүүдээ оруулъя гэсэн чинь нөгөө их усрын сертификат country for origin гэдэг тэрийг гаргахаар манай улс ч өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь дахиад импортоос хамаарсан тий. Хевсээ үйлдвэрлэхээр хевсний суур одоо энэ нөгөө нэг юу цавуулаг юм бид нар хятаас оруулж ирдэг. Цэцганы жүүсээ экспортлох гэхээр хуванцар тэрийгээ савсан хуванцар савыг хятадаас оруулж ирдэг. Өөрсдийн дотоодын бүтээгдэхүүнүүд юм зарим одоо тэр баглабод одоо юмнууд нь бусад усаас хамааралтай байхад тэр нөгөө нэг их усрын сертификатыг шалгуурыг даачдаггүй. Тэгээд тэр нарийн юмнуудыг тий гарал үүслийн тий. Тэгэд нарийн юмнаа ерөөсө хараагүй. Тэрнээсээ олж алдсан. Тэгтэл эн чинь бүр том одоо өр нөлөө бүхий хөрш орнуудтайгаад нэлээд үндэсний бүтээг томоохон зах зээлээ одоо ингээд нийлүүлээ худалдаа хийгээд үзье гэсэн юм орж ирж хахад энэ хэмжээний харж чадчихуу гэдгийг ингээд эхнээсээ асуухад бол үндэ сэтгэл дундуур маш дундуур байгаа. Тэгээ та бүхэн ер нь дэлхийн бүх орнууд л худалдаа хийдэг, худалдаа хийж ижил хөгждөг. Тийм ч учраас WTO буюу олон улсын худалдааны байгууллага маш хүчтэй. Энэ дээр бол улс орнууд өөрсдийнхөө худалдааны бодлогоороо эдийн засгийнхаа стратегийг гаргаж хоорондоо ярилцдаг тийм. Тэгээ энэ дээр бол өөрөө нөгөө ямар тарифтай байх, ямар бодлого яах уу гэдэг маань угаасаа тэр дэлхийн геополитик улс төрийн стратеги болдог. Ийм имийг бид нар худалдаа үнэндээ бас нэг тийм сайн хийдэг улс биш. Дотоодын экспорт чиглэсэн үйлдвэрлэлээ хэр дэмжиж байгаа байлээ? Ер нь бэлэн байгаа мó? Эсвэл инээ зах зээлээ нээснээр бид нар эсвэл тэндээс өдөөгч хүчин зүйлтэй болоод өөрсдөө сайжрах юм уу гэдэг дээр нарийн харах хэрэгтэй. Дээр нь бас манай энэ багшийн хэлж байгаа тий тарифын бус нөгөө юмнуудаа бид нар яаж харах юм? За энэ нөгөө одоо олон улсын хуулийн хэлбэр reciprocity буюу харилцан ашигтай байх зарчманд хэр хангагдсан байна гэдэг юмыг олон талаас нь харах хэрэгтэй байдаг. Тэгээ би асуухгүй манай монголчууд бас нэг тийм амар сүртэй худалдаа сайн хийдэг худалдаач ард түмэн биш. Гэтэ худалдаагүй одоо хөгжсөн улс баг байхгүй тий. Японд алдсан туршлага байгаа. Солонгостой одоо гэрээгээ хийж байна. Та бүхэн ер нь энэ худалдааны хилцээр дээрээ мэрэгжлийн хилцээр хийдэг хүмүүс те анализ хийдэг хүмүүс одоогийн геополитикийн нөхцөлд өрнөж байгаа асуудал манай энэ дээр яаж буух уу гэдэг дээр эн чин том мэдлэн их судалгаа шинжилгээ хийж ээж явах хэвээр ийм юм байгаа мó мэрэгжлийн хилцээр хийдэг хүмүүс байна уу гэж асуусан чинь яаж тийм юм яаманд бидэрт байх вэ те бид нар бор зүрхээрээ л ажиллаж гин гэсэн юм хэлсэн. Тэгэхээр ийм том хэмжээний түр хугацааны 3 жилийн гэж байгаа боловч цааш гарах үр дагавар нь нэлээд том юм дээр бид нар мэрэгжлийн баггүй тэгээд уялдаа холбоогоо харах тал дээр ийм дутууд улмыг ажиллаж байгаа явдал дээр бол бас нэлээд чамлалтай байгаа учраас энэ бол одоо ер нь бол тий улсын хурлын чуулган юу байнга ороод юмтэй ч гэсэн гишүүдийн хэлж байгаа саналууд бол сонсох ёстой л гэж засгийн газар хэлж байгаа. Тэгэхээр би бол одоогийн нөхцөл байдал одоо асуулт асуугаа хариулт авч байгаа байдал хилцээр хийсэн процессыг харахаар хангалттай биш байна. Тэгээ энийг 3 жил түр гэрээ юм чинь тэгж байгаа болчих болно гэдэг хариулт хийж байгаа ш 3 жилийн дотор бид нар дотоодын үйлдвэрлэл маань тэгвэл энэ дээр яаж нөлөө авах вэ гэдгийг хангалттай судлаагүй л байна гэж харж байгаа. Тэгэхээр одоо процессын хувьд бол их хурал дээр хойшлуулах ч юм уу тийм шийдвэрийг гаргах боломжтой гэсэн үг үү? Одоо процессын хувьд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос хамгийн зөвшөлтсөх шийдвэрийг бол гарцсан. За ерөнхийд нь дэмжээ. Гэхдээ энэ нэм дээр анхаараач гэдэг саналтайгаар бол засгийн газар түргүүлж байгаа.
За энэ саналыг засгийн газар хүлээж аваад дахин хилцээр хийгээд энийг асуудлаа шийдвэрлэх юм уу яах вэ? Ямар ч тач шийдвэрлэхийн процесс одоо тий хилцээр дахиад явах ёстой байх гэж би хувийнхээ хувьд харж байгаа. Чин засгийн газар хийх өөр нөгөө манайх чин парламентын засаглалтай улсын хурал маань парламент маань ийм юм хилээд байна гэд бас энэ чин хилцээрээ хийх бас нэг одоо юу болно шүү дээ тий. Тэгчээд хэрвээ үнэхээр одоо оруулж ирэх юм бол дараа нь сойрхон батлах гэдэг процессор дахиж одоо улсын хуралд оруулж ирээ дахиад байнгын ороо тэгээ эцэслэн батлах нь бол чуулган 126 гишүүний одоо чуулган байгаа. Тэгээ энэ дээр шийдвэр гарна гэсэн үг. Одоо энэ хаврын чуулганаар татвар бууруулах татварын таатай нөхцөл бүрдүүлэх ингээ багц хуулийн реформын шин чанартай зүйлс явж байгаа. Тэгэд энэ одоо судалгааны лабораторийн маань хийсэн судалгааны үр дүнг харахаар ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн буурна, төсвүүд ирэх одоо төсвийн алдагдал бас өснө, нэлээд бас гадаад валютын хүчин зүйлс бас сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлтүүд бол харагдчихсан. Тэгээ Евраз дээр жишээлбэл өнгөрсөн оны 11 сар цангийн сайдын мэдээлэл бас их анхаарал татчихсан. Албан бичгээр гарч ирсэн. Ялангуяа онцгой албан татвар ногдуулдаг энэ бүтээгдэхүүний гайлын татврын тэглэх юм бол үнийн нөлөөллөөр хэрэглээ ихээр тэлж нөгөө талаас нөгөө төсөвт бүрдэгт одоо татврын төлөлт бол буурнаа гэсэн ийм дүгнэлтүүдийг хэлжсэн. Тэгэхээр та яг энэ цаг мөчид энэ хаврын чуулганаар яг ийм зүйл зэрэгцэж орж ирж байгаа нэр оновчтой вэ? Тоо баримтын сөрөг нөлөөллүүдийг та бас энэ макро эдийн засаг болон төсөв мөнгөний бодлоготой уялдаатайгаар бас тайлбарлаж өгөхгүй юу? Тэгэхээр бид нарын хийсэн судалгаагаар бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6.1% буурна гэсэн тооцоо гарсан. Тэгээ сая яг уу 375 бараа биш 367 бараа болж хувирлаа шүү дээ. Тэгээ энийг ингээд одоо ерөнхийд нь хасаад үсэх юм бол нөгөө нийт импортод эзэлж байгаа хувь нэг 2% л буурч исэн. Тэгээд бид нар яг одоогоор ингээд эцсийн тооцоололын эцсийн үр дүн гараагүй ч гэсэн магадгүй нэг 6.1% маань бол буурлаа гэхэд магадгүй 3-4% руу орж буурч магадгүй. Гэхдээ одоо энэ алдагдал бол хэвээр л байх болно. За татварын төсөвт үзүүлэх нөлөөллийн хувьд бол нэг 3.2 орчим хувь байсан. За энэ бол бас нэлээд том хувь. Тэгээд мөн ялгаа авахгүй саяны одоо энэ хасагдсан бараа бүтээгдэхүүнийг хасаад үсэх юм бол үнийн хэрэгтээ нэг орчим хувиар л буурах уу гэхээс биш тэрнээс илүү бол буурахгүй. Одоо импортод хамгийн гол нөлөө үзүүлдэг бараа бүтээгдэхүүн бол нөгөө дизель, бензин түлш байгаа. Тэгэхээр дизель, бензин түлшний хувьд бол гайлын тариф нь 5% байгаа ч гэлээ гэсэн. Энийг одоо чөлөөлөх юм бол хамгийн их нөлөөлөл нь бол одоо төсөвт нөлөөлөх нөлөөлөл нь бол эдгээр бараа бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр мэдээж эднэрийн гайлын тариф яг хэвээрээ байгаа юм чинь төсөвт үзүүлэх нөлөөлөл бараг л хэвээрээ байх ийм зүгээр хүлээлт бидний өмнө байна. Япон улстай хэлцээр хийж явах үед бид нар бас ингээд ардын судалгааг нь хийгээд оролцож исэн. За саяч бас эдийн засгийн хөгжлийн яамтай ийм хэлцээр хийгээд эхлэхэд нь манай одоо энэ бодлогын судалгааны лабораториос бас албан ёсоор хамтарч ажиллая гэдэг бичгээ бас илгээсэн байгаа. Тэгээ даанч харамсалтай нь биднэрт бол хариу өгөөгүй. Хэрвээ ингээд магадгүй бид нарын тэр албан бичигт маань хариу өгөөд энэ судалгааг хамтраад хийсэн бол бас үр дүн арай өөр байх болов гэсэн тийм нөхцөл байдлаар бас бид нар ярьж исэн. За тэгээд сая тэр нөхцөл байдал дээр бид нар зөвхөн хэлцээрээ нөгөө гайлын тарифын тэглэлчээр л одоо ингээд худалдаа өсөөл гой болчихдөг юм бол бас биш гэдэг нь энэ Япон Монголын хэлцээрээс бол харагдаж байна. Тэгэхээр эндээс бид нар цаашд одоо нөгөө тарифын бус дотор яг энэ гарал үүслийн асуудал бол аягүй чухлаар нөлөөлөд байгаа. Тэгэхээр гарал үүсэл дээр ялангуяа одоо нөгөө нэхмэс сүлжимл бүтээгдэхүүн хивстэй эднэр дээр бол гарал үүслийн одоо нэхмэс сүлжимл бүтээгдэхүүний хувьд улс орнуудын хэлцээр байгуулахдаа энэ гарал үүслийн шалгуур дээр бол бас нэлээд анхаарч ажилладаг л да. Ягаад тэгэхээр тэр гайлын тарифын хөнгөлт үзүүлчихэд яг тэр улсаас гарал үүсэлтэй барааг л одоо худалдаж авахаас биш хин нэгэн өөр 3 дахь читгэлийн барааг бол авахгүй шүү дээ тий. Тэгэхээр үнийн хэрэгтээ Монголтой хэлцээр байгуулж байгаа юм чи яг Монголын гарал үүсэлтэй бараанд л хөнгөлт хөтлүүлнэ. Гэтэл яг одоо манай өнөөгийн нөхцөл байдал манай дотоодын үйлдвэрлэл нэг сайн хөгжиж чадаагүйгаасаа болоод одоо импортын орцыг ямар нэгэн байдлаар авахгүйгээр ингээд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд бас хүндрэл байгаад байна л да. Нөгөө үйлдвэрлэгч нь бүр хилцээр хийхээсээ өмнө л бид нар яг энэ нөхцөл шаардлагыг одоо биелүүлж чадчихэв үгүй юу гэдэг судалгааг одоо аль хэдийн хийцэн тий. Тэр энэ ингээд шаардлагыг бид нар хангаж чадж байгаа юм чинь яг энэ дээр ингээд хилцээрд ороход бол асуудалгүй байна л гэсэн ийм юмыг ер нь бол хийж явах хэрэгтэй. Тэгэхээр яг одоо бид нар бол Японтой хэлцээр хийж яхад үнэхэрийн бас одоо анхны хэлцээр туршлахгүй байж болно. Гэтэл одоо Евразийн эдийн засгийн холбоотой бол баг 3 дахь тий Солонгостой бас яриа хэлцэл эхэлсэн. За мөн Аз намхан талын худалдааны хэлцээрд бид нар нэгтчихсэн. За одоо яг Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа ярилцж байгаа энэ хэлцээрийг бол баг 4 дахь гэж хэлж болохоор аахгүй яг Японтой бол яг албан ёсоор байгуулсан. Солонгостой эхэлсэн. Аз намхан талын худалдааны хэлцээр нэгтсэн учраас тэгэхээр бид нар бас тодорхой хэмжээний туршлага хуримтлуулчихжээ. Гэтэл энэ туршлагаараа үндэслээд
яагаад олон талаас нь ингээд ийм сайн судалгааг хийж орж ирээгүй зөвхөн одоо ингээд тоон судалгаа хийгээд байгаа юм бол цаана ингээд чанарын судалгаа айгүй чухал байдаг. За тэгээд ялангуяа ийм хилцээр ирэх гэж байгаа улс орнуудын одоо дотоодын үйлдвэрлэл нь бол маш сайн хөгжсөн байдаг. За тухайлбал ингээд Япон улсдаа 2010 оноос л хилцээрийн асуудал яригдж эхэлжсэн. За тэгэхээр тэр үед бид нар бас Японоос одоо сургалт авч ирсэн. Тэр сургалтанд нь ч би сууж лээ. Тэгэхэд тэр үед Япон бол ерөөсөө ингээд нэг олон талт зохицуулт буюу дэлхийн худалдааны байгууллагын тэр хилцээрүүдийн хүрээнд бус орнуудтай бол худалдаагаа хийгээд энэ бүс нутгийн ч гэдэг юм уу ийм хилцээр нэг ач холбогдол өгдөгөө явж исэн. За гэтэл одоо 2002 онд анхны хилцээрийг Сингапур, Малайз гэх улсуудтай хийсэн байдаг л та. Тэгээ яагаад энэ хилцээрийг хийсэн гэсэн чинь үнэн хэрэгтээ Японы одоо нөгөө үйлдвэрлэгчид нь дотоодын үйлдвэрлэгчид нь зүүн өмнөд Азийн зах зээл дээр гарах хэрэгтэй байдаг. Гэтэл тэр зүүн өмнөд Азийн зах зээлийн гайлын тариф нь өөрөө айгүй өндөр. Тэрэнд орж байгаа улс орнуудын тэгэхээр одоо тэр үнэ бууруулахын тулд зүүн өмнөд Азийн зах зээл дээр бид нар гарах хэрэгтэй. Тариф нь юм өндөр байгаа учраас эргээд нөгөө бид нар худалдаа ихт үр ашиггүй болоод байна. Тийм учраас одоо энэ зүүн өмнөд Азийн орнуудтай хилцээр хийж өгөөч гэд бизнес эрхлэгчид нь өөрөө хэлэх юм бол төрийнхөндөө шахалт үзүүлээд тэгээд энэ хилцээрийг бол одоо 2002 оноос дөнгөж хийж эхэлсэн гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр тэр Японы хийж манайх бол 15 дахь хилцээр нээсэн. Гэтэл Япон улс бол үнэхэрийн одоо тэр бизнес эрхлэгчид нь бэлэн болчихоод энэ хилцээрийг хийхгээ төрдөө шахалт үзүүлээдсэн байгаа байхгүй юу. Гэтэл бидний хувьд болохоор нөхцөл байдал их өөр байна. Дотоодын үйлдвэрлэгчид маань өрсөлдөх чадвар одоо тийм сайн байхгүй байна. Тэр дотоодын үйлдвэрлэгчтэй үнэн хэрэгтээ маш сайн хөгжүүлээд тэд нар маань өрсөлдөх чадвартай болцсон тохиолдолд бол одоо ийм хилцээр хийж болно л да. Гэхдээ бол би энэ хилцээрүүдийг битгий хийгээч ч гэх юм уу зогсоогооч гэдэг талаас нь биш илүү ингээд судалгаатай тал талаас нь харж ээж чамбааруулж ингэж энэ хилцэлд ороосоо гэж бодож байгаа. Ялангуяа гишүүн бол бас маш тодорхой хэлсэн шүү дээ. Олон улсын мэргэжлийн экспертүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг. Магадгүй дэлхийн худалдааны байгууллагаас эксперт томилдог ч юм уу тий. Маш одоо бас зөв гаргалгааг одоо юу гэдгийг хүчлийн чиг баримжаатай гаргалгаа санал одоо хэлж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр яг аргагүй төсвийн хувьд ачаал үүсэх эрсдэлтэй ийм нөхцөл байдалд бас хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлээ. Цаашдаа ямар арга хэмжээ авах болон хаврын чуулганаар хүлээгдэж буй татврын багц хуулийн гол шаардлага хэрэгцээний талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болон туудахгүй эргээд олзъя. Тамхины хяналтын тухайн хуулиас бас тодорхойлж асуухыг хүслээ. Яг төсөв талаасаа харахаар таны хувьд бол янжуур тамхиг электрон тамхитай одоо адилхан үеийн одоо онцгой албан татвар авахгүй байгаа электрон тамхиг авдаг болёо гэж байгаа шүү дээ. Жаахан ухаад асуух юм бол яг хувь тэнцвүүлж одоо онцгой албан татвар ногдуулсан зүв байна уу? Аль эсвэл олон улсын туршлагаар яг л одоо 40% бол 40, 25% бол 25 гэдэг ч юм уу те аль алинд нь тэнцүү хэмжээгээр хувьчилж авах нь зүв байна уу? Энэ дээр ямар тооцоо судалгаа байгаа бол? Энэ янжуур тамхи тамхины ажлын хэсэг гэдэг маань өөрөө угаасаа зөвхөн янжуур тамхины ч юм уу электрон тамхины асуудлыг биш. Бүхэлд нь манай хууль маань яаж ийн. Тэгээ бидний нөгөө хамгаалах ёстой хүүхэд залуучдын эрүүл мэндэд одоо муулгаар сөргөөр нөлөөлөд байгаа юмнууд нь юу вэ гэдгийг харж байгаа. Хамгийн гол одоо олон сар ажиллаж байна. Холбогдох байгууллагууд ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Миний ганц гаргаж байгаа хамгийн том дүгнэлт бол нэгдүгээрт бид нэр санаатай юм уу санаагүйгээр тамхиныхаа онцгой албан татврыг 2017 оноос хойш ерөөсөө хөндөж ирээгүй, нэмж ирээгүй л юм байна. Тэгээ энийг бидний нэгдсэн олон улсын тамхины хяналтын суурь конвенцаар хэрэгжилт дээр чи ийм алдаа гараад байна. Тамхины татврын бодлогоо таатар хийхгүй байна. Тэр хэн шалгалт байд юм уу те дотоод очны одоо тамхилтыг бууруулах дээр хийсэн арга хэмжээнүүд чинь 6 шалгуур үзүүлэлтээр үздэг. Тэд нар чинь сайн байна. Та нарын хамгийн гол нь хийхгүй байгаа юм чинь тамхины татврын бодлогоо ерөөсөө оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхгүй байна гэдэг юм гарсан. Тэгээ энийг ч гэсэн өмнөх парламентын үед олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хараад энэ дээрээ алджээ гэдэг. Тэгээ улсын хурлын 2024 оны 3 сард тогтоол гаргасан. Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Энэ дээр 17-8 олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтээр анхаарал ийм арга хэмжээ ав гэдэг юмны нэг нь энэ тамхины суурь конвенцийн хэрэгжилт. Энийн хоёр ийм зөвлөмж өгсөн. Нэг нь бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татврыг дахин тооцоолж нэмэгдүүлэх арга хэмжээ ав гэд сангийн яамд даалгавар өгсөн байна. Жил гаруй болж байгаа. Хийж байгаа юм ерөөсөө одоо үндэ бас хангалтгүй байсан байгаа. За тэгээд энэ татврын асуудал ингээд хөндөгдөхөөр одоо бид нар чинь юунаас янжуур тамхинаас гайлын 30% татвар. За онцгой гэд ингээд
номинал 100 ширхэг янжууранд нэг 4130 төгрөг чөлөөтэй маш бага. Манай Монгол улс чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар бүх ингээд дата байж байгаа. Хамгийн хямд янжуур тамхитай хамгийн бага татвартай улс. Одоо манай улсын чинь ер нь дундаж нэг 20 пачктай тамхи маань дунджаар $1, нэгээс баг 0.85 цент рүү ч гэсэн орцсон байгаа. Ийм байгаа. Энэ бол нэг $30-оос одоо тий $1 хүрэхгүй ийм хэмжээнд байх манайх тэр хамгийн доор нь л байж гэн гэсэн. Дөнгөж хэдхэн километрийн цаана хил гараад Ирхүүд ч юм уу, Хятадд ч юм уу, Солонгост очиход энэ манай зарагдж байгаа тамхины үн 3-4 дахин өсдөг. Хамгийн хямдхан байгаа улсууд гэдэг хэрэлтчгүй Монгол улс, за нэг Камбож, Вьетнам ч гэдэм үү тий ийм улсууд л байгаа. Гэсэн мөртлөө дотоодын 2 хан үйлдвэрлэгчтэй харагдсан уу? Дотоодын 2 хан үйлдвэрлэгчтэй. Гэхдээ дотоодын 2 үйлдвэрлэгч маань янжуур тамхи үйлдвэрлэх орц нь нөгөө тамхины бүтээгдэхүүний орцод дандаа бас дахиад импортлдог. Ерөөсөө тэр чигээр импортоос хамааралтай. За бид нар чи одоо нөгөө дүнсэн тамхин дээрээ бол нэг 5% гайлын татвартай, электрон тамхин дээрээ электрон бараа гэж орж ирдэг учраас 5% гайлын татвартай онцгоогүй. За энэ тооцооллуудыг бүгдийг хийгээд бидний хувьд олон улсын судалгаануудыг бас харсан. Ер нь нөгөө залуучууд хүүхдүүдийн тамхиталтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө л одоо татвараа нэмэх юм байна. Тэгэхээр нөгөө залуучууд хүүхдүүдийн хувьд татвар үнийн өсөлт их мэдрэг ханддаг. Зүгээр энгийн ажил хийж байгаа хүмүүстэй харьцуулахад 3 дахин өндөр мэдрэг ханддаг буюу хэрэглээ нь тэдрээс 3 дахин илүү буудаг. Тэгэхээр ерөөсөө олон улсын тэр эрүүл мэндийн эдийн засагчдын хийсэн бүх судалгаагаар бол хамгийн гол арга хэрэгсэлч юм бол татвар гэж байгаа. За татвараа гэхдээ яхахтаа бид нар ингээд нэлээд судлаа. Энд чинь одоо нөгөө нэг бол вейпнийхэн лобби, нэг бол янжуурынхэн лобби олон юм байдаг. За вейпний зах зээл дээр ямар үнэтэй одоо худалдаалагдж байна. Янжуур маань яагаад ингээд дэлхийд байхгүй хямдхан үнэтэй байна гэдэг. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол ерөнхийдөө янжуур одоо тамхины бүтээгдэхүүний чинь нэг үнэний хамгийн багадаа 75% нь татвар байх ёстой шүү. Энийг биелүүлээч гэдэг. Манайд одоо нэг 40 орчим л байгаа. Хамгийн багадаа 75 гэж байгаа. Тэгээ бид нар тооцоол хийгээд үзэхээр яг хоёр бүтээгдэхүүн дээр хоёулын дээр нь 75-аар үзэх юм бол 75%-аар үзэх юм бол манай одоогийн зарагдж байгаа нэг 3500 орчим төгрөгийн тамхи маань 10,000 ч хүрэхгүй юм билээ. Ер нь бол татвараа нэмээд. За тэгтэл нөгөө электрон тамхи чинь болохоор олон улсын аргачлалаараа дотор байгаа шингэн миллиграммд нь татвар тавьж байгаа юм. Дээр нь нөгөө хэрэгсэлт нь аппаратанд нь тамирчаад чинь нэг зэнгэлдэг ярьдаг. Тэрэнд нь тусдаа татварж байгаа. За энийг нь 75-аар байх юм бол нэлээд өндөр тоо гарч байгаа. Тэгэхээр нөгөө талаараа яг татварын бодлого яг ижил байх юм бол эргээд одоо янжуур тамхичийн илүү хямдхан тийшээгээ ор гэсэн бодлого руу бас орчих эрсдэлтэй байдаг гэдэг нэг олон улсын одоо тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын татварын бодлогын бидэнд зөвлөсөн. Тэгээ бидэнд бол өөрсдөө бол олон улсын аргачлалаараа одоо тамхиг электрон нөгөө вейпний шингэнтэй яаж дүүцүүлэх ийм тоон аргачлалыг өгөөд одоо гаргаж ирсэн одоо юу тоон дата нь бол янжуур тамхиг 75%-аар өсгөх юм бол электрон тамхиг нэг 40 орчим хувиар өсгөхөд одоо арай баланс нь байх хэрэгтэй гэдэг тоог бол гаргаж өгчөд байгаа. За энийг бид нар бол эрүүл мэндийн яам, татварын газар, гайлын газар, манай улсын хурлын тамийн газрын төсвийн хяналтынхан гэдэг олон мэрэгчлэнүүд маань очиж тэр мэрэгчлэнүүдтэй хамт гаргаж ирсэн тоо дахиад энийг нэгтлээд энэ дээрээ гайл майлаа яах энийг нэг тооцоод дахиад бидэрт бас нэг энэ нь яг болж шүү сүрэг үр дагавар нь юм байх нь гэдгийг гаргаад өгөөч гэдээ одоо сангийн яам ажиллаж байгаа. Удахгүй манай ажлын хэсэг саналаа өгөхөөр бид нараас албан ёсоор одоо нээлттэй тавиад хилцүүлгийн үе шатаа эхлэхээр төлөвлөж байгаа. Магадгүй бас татварын багц хуулийг зохицоор нь бас бодлогын тохиргоо хийхдээ зохицоор нь танилцуулъя гэсэн алхам байж магадгүй юм. Таны хувьд бол бас энэ татварын багц хуулийн ажлын хэсэгт ажилласан байгаа. Тэгэхээр яхаа аргагүй таны байр суурийг татвар дээр бол сонсох нь бас зүйтэй. Яг го том зургаар нь харахаар маш их хүлээлттэйсэн. Тэгээд яг ихний байдлаар төсвийн гүйцэтгэлийг харахаар нүүрсний үнэ болон бусад түүхийн эдийн таварын үнэтэй холбоотойгоор алдагдaltaй явж байна. Тэр яг ийм нөхцөл байдалд иргэд олон нийт бизнес ихний зүгээс маш том тийм зориг гэдэг магадгүй улс төрийн манлайлал өсөж байгаа ийм зүйл ажиглагдаж байгаа. Нөгөө талаас нь цогцоороо бүгдээрээ хамтраад нэг нэгийг одоо танилцуулах ш тус тусад нь ингээд эхнээсээ нэг нэгээр нь шийдээд яваад байгаа ч гэсэн зарчим байж магадгүй те иргэн шин гэрлийн одоо санаачилсан төсөл дээр бас орж ирлээ. За нийгмийн даатгал дээр төвшин гишүүн бас ингээд санаачлаа гэх мэтчлэн. Яг эдгээр ингээд процессыг ажиглахад таны хувьд одоо ажлын хэсгийн гишүүний зүгээс яг нэн тэргуунд ирэмбэлэх юм бол яг аль заалтыг нь аль төвшөнд нь орж ирж батлаасаа гэж та хүсэж байгаа байд.
За би энэ одоо хамгийн ер нь гол нь би чинь илүү бизнесийн эрх зүйн салбарт ажиллаж байсан, олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр бас ажиллаж байсан юм хүн. Тэгэхээр нөгөө хуульч дотроо эрүү төр захиргаа гэхээс илүү иргэний эрх зүйн одоо хөрөнгө оруулалтын эрх зүйн чиглэлээр илүү ажиллаж байсан туршлагатай хүн байгаа. Тэгэхээр өөрөө ч гэсэн ажил олгогч байж үзсэн. За тэгээ яг үнэхээр Монголд одоо ингээд нийгэмд юу харж байна гэхээр бид нар үнэхээр нөгөө хөдөлмөрийн зах зээл маань хомигдлаа. Аж ахуйн нэгжүүдийн зах зээл одоо хомигдчихээн, төрийн оролцоо хийх байна. Энийгээ үндэ бид нар засахгүй бол энэс ч үүдсэн одоо ажил хүчний хомсдол гэдэг олон юмнууд ингээд гарч байгаа. Тэгэхээр эний суур гол хоёр юм нь юу байна гэд харахаар яалтчгүй энэ бол ерөөсөө татврын бодлого, нийгмийн даатгалын тогтолцоо хоёрын гажууд л байгаа. За энэ ч утгаараа би түрүү хэлсэн төвшин гишүүний энэ санаачилж байгаа хуулийн төсөл нэгдэж бас гар үсэг цус хамтсан санаачилчаар орж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд ярих юм бол энэ өөрөө албан бус хөдөлмөр эрхлэлт рүү өөрсдөө нөгөө нэг дараа нийгмийн даатгал төлөөд тэндээсээ хувь шимээ авдаг те нөгөө орон сууцруулах юу гэдэг тодорхойлт болдог ингээд энэ тогтолцоо байхгүй болчихж байгаа учраас залуучуудын хувьд үнэхээр албан бус хөдөлмөр эрхлэлт рүү орж ийн, доктортой ажлын байргүй болж ийн, ажил олгогчны хувьд ч гэсэн ажлын байраа томсгох инсентив байхгүй болж ийн гэд олон сөрөг үр дагавартай байгаа. Тэгээ энэ төвшин гишүүний яг уу санаачилж байгаа энэ хуулийн төсөл бол төвшин гишүүн яг бид бүхний те ярьж байгаа бол энэ бол яг нийгмийн даатгалын тогтолцоог бол тэр чигээр нь бол шинжилж чадахгүй. Энэ бол одоо нэг юм төлөхөц өгөх нэг тийм яг гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө нэлээд одоо асуудалтай байгаа учраас энийг үнэхээр реформ хийхин тулд ста нэрийн дансаа яаж хийх үү гэдэг дээр нэлээд том реформ хэрэгтэй. Энэ гишүүний санаачилж байгаа, гишүүдийн санаачилж байгаа юм бол ийшээ чиглэсэн, түлхсэн бид нар юмыг хийх гэж л одоо санал гаргаж байгаа гэсэн үг. Нэгээрээ гол нь ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, за албан бус хөдөлмөр эрхлэлтээс аажмаар албан хөдөлмөр эрхлэлт рүү дэмжиж залуучуудынхаа одоо хөдөлмөрийн оролцоог бол сайжруулъя гэсэн залуучуудаас гадна ахмад тассан ч гэсэн те цагийн ажил хийгээд хөдсөний гэрээгээр ажиллахад эндээс нь тэр жоох юмнаас нь одоо нийгмийн даатгал шимтгэл тэрийг авахаа болчоо. Ингэжээж бид нар нөгөө бид нар чинь Монгол улс чинь нэг 40 мянган залуучуудаа Солонгос руу явуулж ажилуулчаад ажиллах хүчин байхгүй боллоо гингүүт өөр нэг газраас ажиллах хүчин шууд авъя гэдэг бодлого өөрөө бол хөгжлийн бодлого бол биш. Одоо өнөөдрийг аргацаасан арга хэмжээ болох гэдэг байхгүй. Хөгжлийн бодлого юу вэ гэвэл бид нар ажиллах хүчний оролцоогоо харахаар үндэ бидэд орон зай байгаад байгаа. Хүүхдээ харж байгаа ээжүүд байна, оюутан залуучууд байна. Тэтгэврт гарцсан ч гэсэн ажил хөдөлмөрлөг эрхлэх хүсэл сонирхолтой, чадвартай тий. Гол нь өөрсдийнх нь цаг хугацаа, биеийн нөхцөл байдал таарсан энэ ажлын байрыг бид нар яаж бий болох вэ? Энийг нийгмийн даатгалын татврын бодлогоор яаж дэмжих үү гэдэг асуудал тулгараад байгаа. Тэгэхээр энийг илүү сайжруулж ийм зах зээлээ, хөдөлмөрийн зах зээлээ тэлхийн тулд энэ одоо гишүүдийн санаачилж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн одоо хуулийн төсөл бол илүү төлөвлөж болох байх гэж би итгэж өөрөө бол гарын үсгээ зурсан байна. За татврын хувьд бол бид нар ингээд хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нөөт гэдэг олон юм ярьдаг. За эндээс миний хамгийн гол анхаарч байгаа юм бол яалтчгүй нөөт. Нөөтийн татврын орлого бол манай төсвийн татврын одоо орлого бүрдүүлдэг 4.1 те 24-25% байгаа. Энэ бол айгүй хамгийн том юм. За энэ дээр угаасаа гажуудсан системтэй байгаа. Бид нар ажлын хэсгийн хүрээнд ингээд ажиллахаар нөөт бол уг нь бол ингээд нэг энэ эхлээсээ ахуулаад ингээд нэмэн өртгөн шингээд эцсийн хэрэглэгч төлдөг татвар байтал цөм энэ цикл дунд нөгөө дундын үйлдвэрлэгч нарт ашиггүй байдлаар ингээд цөм чөлөөлтүүд ингээд явцсан. Аж ахуйн нэгжүүдэд хамаатай хэсэг нь би бас ярьж байгаа шүү тий. Тэнгүүд одоо яг ингээд дундын үйлдвэрлэл хийдэг хүмүүсийн үед энэ бол нөгөө нөөтийн 10% тооцоо дараа нь тэрийг буцаан авна гэхээсээ илүүтэйгээр шууд борлуулалтынх нь 10% татвар шиг болцсон гэсэн үг. Буцааж авдаг систем нь гажуудсан. Тэгээ харахаар татврын хууль тогтоомжоор бий даасан байдлаар 40 гаруй юмыг ингээд асуудлыг бараа бүтээгдэхүүнийг үйлчлэгийг нөөтөс чөлөөлчих чинь. Гайлын хуулиар 40 гаруй байна. За тэрнээс нь одоо нэг удаагийн шинжтийг нь хасчих юм бол одоо яг үйлчилж байгаа 13 байна гэж харсан. Ингээд салбар янз бүрийн нэг удаагийн хууль эсвэл өөрөөр хуулиар энэ нөгөө нөөтийн системийг бид нар эвдэж хаяад эцсүүлд нь яаж юм гэхээр энэ нөгөө ачаал нь нэгдүгээр аж ахуйн нэгжүүд дээрээ нэмэлт борлуулалтын 10% нөөт биш борлуулалтын 10% татвар шиг орж ирж байна. За нөгөө талдаа иргэдийн хувьд ч гэсэн энийг татвар бас дарамттай байгаа учраас үнээсээ одоо тий болоод одоо бохимдлол ирж байна. За тэгэхээр энэ дээр бол бидний ажлын хэсгийн зүгээс энэ нөөтийн чөлөөлт өдрөө болоо. Нэг мөсөн бүгдээрээ хамтдаа жигд төлдөг болёо. Ингэжээж нөгөө дундын нийлүүлэлтийн сүлжээнд байгаа хүмүүс маань одоо татврын дарамт орохгүйгээр хөнгөлт чөлөөтэй адилхан авдаг болно. За хоёрдугаарт иргэд дээр ирж байгаа мэдээж одоо
амжиргааны түвшин бид нар ямар нөхцөл байгаагаа хараад нөтийн буцаа олголттой болвол хамгийн одоо минимум одоо хүн амьдрахад хэрэгтэй гэдэг юм 500 мянга 800 мянган зарцуулт дээр нөтийн буцаа олголтыг нь 100% буцаагаад өгчөө. Тэгээ тэрийг нь айл өрхөөр нь тооцъё. Айл өрхөөр нь тооцчиж бид нар яг нэг өрх рүү чиглэсэн те зөв одоо систем рүүгээ орно гэдэг саналыг гаргасан. Тэгээд миний хувьд бол хамгийн яг олон шийдчихээсээ хамгийн их үр дүн гарах болов уу гэж байгаа юм бол энэ нөт байгаа. За энэс гадна мэдээж бас одоо аж ахуй нэгж урлагийн албан татварыг яаж зөв шатлах уу, хүн амын урлагийн албан татварыг яаж зөв шатлах уу гэдэг юмнууд бол саналуудад гарсан байгаа. Гэтэ чухал нь бол нөт болов гэж бодож байна. За их баярлалаа та бүхэнд маш одоо судалгаа үндэслэлтэйгээр хамгийн чухал нь шийдэл хөтөлсөн одоо гарц гаргалгаа ярилцсан юм ажил хэрэгч ярьсан гэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр бодлого тодорхойлох үйл явцад бас судалгаа шинжилгээгээр хувь нэмэр оруулж байгаа танд их баярлалаа. Танд бас их баярлалаа. Бизнесийнхэн болон судлаачтай хамтарч ажиллаж байгаад маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ анализ хөтөлбөрийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Дараагийн дугаараар хэрэгэд уулзъя.